Монгол Улсын их хурал төрийн албаны тухай хуулийн шинжилсэн найруулгыг 2017 оны 12 дугаар сард баталсан бөгөөд 2019 оны 1-р сарын 1-ээс хүчин төгөлдөр үйлчилнэ. Иймээс төрийн албаны тухай хууль, төрийн албаны шинжиллийн хөтөлбөрийн үзэл баримтлал, агуулга, тэргүүлэх чиглэлийн талаар төрийн албан хаагчдын дунд нэгдсэн ойлголт бий болгох, төрийн албаны шинжилгээг амжилттай хэрэгжүүлж, иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулсан, үр дүндээ хүрсэн улс орнуудын туршлага, дэлхийн нийтийн чиг хандлагаас суралцах, төрийн албаны тухай хуулийг дагалдаж гарах журмуудын төслийн талаар хэлцүүлэг зохион байгуулж, төрийн албан хаагчдын саналыг тусгах зорилгоор орон нутгийн төр захиргааны байгууллагын төлөөллүүдийг оролцуулан энэ оны 9-р сард төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөнийг анх удаага зохион байгуулсан. 7 хэсэг 23 бүлэг 77 зүйлтийн энэхүү шинжилсэн найруулгын хуулийн төслийг төрийн албан хаагчдад танилцуулж, төрийн албан хаагчдаа чадваржуулах үүднээс Жаргалан цумын засаг даргын баталсан удирдамжийн дагуу Жаргалан цумын засаг даргын тамгын газраас төрийн албаны шинжилсэн найруулгын сургалтыг 10 дугаар сарын 9-өөс 11 дугаар сарын 16-ны хүртэлх хугацаанд 4 үе шаттайгаар зохион байгууллаа. Одоо 4 дахь сургалт маань орлоо. Сургалтынхаа эхэнд дараагийнхаа сургалт өмнөх үтсэн хичээлээрээ тестийн шалгалт аваад баттгаад ингээд явуулж байгаа. Тэгээд зарчмын ойлголтуудыг төрийн албан агчныг бүрээ цээжлүүлж байгаа. Ер нь бол төрийн албан агч хүн бол энэ төрийн албаны тухай хуулийг зөв хэрэглэх, хуулиа мэдчихэж ард түмэндээ үйлчлэх, төр дүнчээр зүтгэх энэ одоо гараа нь одоо бэлтгэгднэ. Тэгээд ер нь бол манай төрийн албан агчид их сэтгэл өндөр байгаа. Бид нар одоо хуулийн мэдлэг ингээд сайжирч байна. Тэгээд одоо эх 7 хоногт манай одоо Ховд аймагт төрийн албаны зөвлөлөөс одоо төрийн албан агчдын аттестацчлалын шалгалт ирэх гэж байгаа. Үүнтэй холбоотойгоор бид нар бас үндсэн хууль, төрийн албаны тухай хууль, компьютерийн хэрэглээний програмууд дээр бас мэдлэг чадвараа сайжруулан бас ажиллаж байна. Жаргалан цумын засаг даргын тамгын газраас төрийн албаны тухай хуулийн шинжилсэн найруулгаар сургалтын хөтөлбөр боловсруулан байгууллагынхаа албан хаагчдад хуулийн үзэл баримтлалыг ойлгуулж таниулах, төрийн албаны мэрэгсэн тогтвортой байдлыг хангах, өөрсдийн мэдлэг боловсрол ур чадвараа дээшлүүлэх зорилгоор үе шатаагаар явуулсан сонсгол мэдээллийн цаг сургалтын үр дүнд Жаргалан цумын албан хаагчид төрийн албаны тухай хуулийн шинжилсэн найруулгыг судлаж, хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлсэндээ баяртай байна. За сургалтанд бол бас их ач холбогдлогч байгаа. Яагаад тэгэхээр зэрэг Монголын төрийн шинжилгээ их том асуудал бол хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудал байгаа учраас за ер нь бол манай сумын тамгын газар бол 5 дахь өдрийн өглөө болгон ерөөсөө одоо тийм сонсголын цаг байдаг. Энэ сонсголын цагаараа бол шинэ хууль, дүрм журмыг бол ярилцах, аймаг сумын одоо шийдвэрийг ярилцах. За цаашдаа бол шийдвэртэ тусгасан асуудлаар юу хийж, юу хэрэгжүүлэх ёстой вэ гэдэг бол тодорхойлж харагдахаар бол онцлог байгуулгаа гэж хэлмээр байна. За би төрийн албанд шинээр орсон төрийн одоо жинхэнэ албан агч болохоор одоо ажиллаж байгаа ийм хүн байгаа. За тэгээд энэхүү сургалтанд сууснараа төрийн албыг илүү сайн судлаа. Төрийн албаны одоо шинжилсэн найруулгыг судалснараа одоо бидний өдөр тутмын одоо энэ явуулж байгаа төрийн алба үйлчлэгээ ард иргэдэд чанартай, түргэн шуурхаа тэгш хүртээмжтэй хүрэх юм боломжтой болсон. За тэгээд энэ хууль нь болохоор 7 хэсэг, 23 бүлэг, 77 зүйлтэй 2019 оны 1 сарын 1-ээс одоо ингэж дагаж мөрдөхөөр хуульчлан гаргасан байгаа. За тэгээд энэ дашрамд болохоор бүх төрийн албан агчдаа төрийн албаны шалгалтанд намжилт хүсье. Баярлалаа. Энэ хуулийн талаар бол бид бүхэн урд өмнөхөөсөө илүү энэ хуулийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болж авсан. Тэгээд нийт Ховд аймагт ажиллаж байгаа төрийн албагчтай онцлж хэлэхэд та бүхэн ч гэсэн мөн төрийн албаны тухайн шинжилсэн найруулгын талаар шинжилсэн хуулиар бас илүү их сурч мэдж аваарай гэж та бүхэнд уриалмаар байна. Энэ сургалтын сууснараа би бол төрийн албанд одоо шинээр өссөн мерит зарчим зам мөн төрийн албагчдын одоо энэ ажил хөслөөр нь хангаж өгсөн шинэ хуулиудын талаар илүү их мэдлэг мэдээлэлтэй болж авсаа. Сургалтанд Жаргалан цумын засаг даргын тамгын газарт ажиллаж байгаа төрийн албан хаагчид 12 багийн засаг дарга нийгмийн ажилтан гээд 50 гаруй албан хаагчид хамрагдсан бөгөөд 7 хэсэг 23 бүлэг 77 зүйлтэй тус хуулийн зүйл заалт тус бүрээр Жаргалан цумын засаг даргын тамгын газрын дарга ариун бэлэг төрийн албан хаагчдад мэдээлэл өгч чадахжуулсан юм а.